За Монгол Улсын засгийн газар Канадын хаан ресурс компанитай үүсгэсэн арбитрийн маргаанд ялагдаж 100 орчим сая Америк долларын өрөнд ороод байсан. За энэхүү маргааны шүүх хурал өнгөрсөн оны 3 дугаар сард болсон бөгөөд түүнээс хойш 1 жилийн дараа энэ асуудал нэг дэш шийдэгдэх болоод байна. Тодорхойлбол Монгол Улсын сангийн сайд болроор ахлуулсан засгийн газрын ажлын хэсэг Америк нэгдсэн улс Канадад хийсэн ажлын уулзалтынхаа үеэр зэн сарын 6-ны өдөр хаан ресурс компанийнхантай уулзалт хэлэлцээр хийсэн байна. За уг уулзалтын үеэр хоёр талд тохиролцоонд хүрч манай засгийн газраас хаан ресурс төхөр болоод байсан 106 сая Америк долларын за 70 саяг нь олгохоор тохиролцоонд хүрчээ. За ингэснээр дэрэг төлбөрийн асуудал эцэслэн шийдэгдэж хоёр тал маргаанаа татан авахар тохиролцсон юм. За манай улс энэ асуудлаар 2010 оноос хойш хэд удаа засгийн газар дамжин яригдж 5 удаа уулзалт зохион байгуулсан ч асуудал шийдэгдэхгүй байсаар Монгол улс уг бүрийн хүндлэгэхэд за өдөртөө 7000 Америк доллар төлөхөр болж за уг тонн 109 мянгад хүрээд байсан юм а. Энэ ер нь нэлийн дээр үес яригдчихэж байгаа. Хэрвээ би андуураг бол энэ чинь бараг 2008 4 оноос явж гэнэ үү те 4 оноос шахуу яригдал явсаар гол өнөө хурцл байна л да. Тэгээ ямар ч бас нэг шийдэл олсон нэг юм. Хэрвээ энд шийдэл олоогүй байсан бол Монгол улсын одоо өмч хөрөнгө гадаадд байж байгаа өмч хөрөнгийг барьцаалах хүртэл тийм одоо арга хэмжээ авах учиртай байсан юм. Өөрөөр хэлбэл бол манайд ч юм бол нэг сөрхий өмч хөрөнгөд гадаадд байхгүй шүү дээ. Ганц байдаг нь одоо энэ нэг 2 онгоц байгаа. Тэгээ энэ 2 онгоц маань энд явж яхад нь хурж ирээд шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурж ирээд битүүмжлээд аваад явчих юм бол бас хэцүү байх байсан баг тийм үү. Тэгээ тэр утгаараа ямар ч ус нэг шийдэл олоод энийг хэрэгжүүлэх гэж оролдож байгаа нь бол би олзуурах хүчтэй зүйл гэж хэлэх гэж байна. Зүгээр энийг ингэж өдий болтол нь өчнөн жил явуулсан энэ асуудлыг үүсгэсэн тодорхой хүмүүс бол нэртэй устдаагаа байж байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй хариуцлага л тооцмоор байна. Зуг нь манай засгийн газар арбитрийн шүүхэд унаж өрөнд орсон ч цаашид давж заалдах боломжтой гэдэг зарим хуульчид эдийн засгт хэлсээр байсан. За тэр ч утгаараа манай засгийн газар энэхүү үрийн асуудлыг хойшлуулж за удааж байна гэж харах хүмүүс цөөнгүй байсан юм а. Харин саяхан болсон нэгэн үйл явдал энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэж манай талаас өрөө төлөхөд хүргэсэн талаар хэвлэлээр бичигдсээр байна. Тодорхойлбол хаан ресурс компаниас Монгол улс нөхөн олгороо төлөхгүй бол Монголд зээл олгохоо зогсоохыг Канадын засгийн газраас хүсч мэдээлсэн. За энэ талаар ус компани гүйцэтгэх захирал Грант Эйди хэлэхдээ Монгол улс гэрээгээ зөрчиж байна. Тиймээс бид муу жүжигчдтэй өөр яаж харьцах юм. За гэсэн ч Монголд үзүүлдэг зээл тусламжаа зогсоох асуудлаар бид шинээр байгуулагдсан засгийн газрын гишүүдтэй хараахан уулзаж амжаагүй нь хэмээн орон нутгийн хэвлэлтэй өгсөн ярилцлагад дурдсан байна. За ямар ч тач манай засгийн газарт Канадаас жил бүр олгодог 4 сая Америк доллароо за цаашид авах за олон улсад нэр нүрээ бүр мөсөн харлуулахаас өмнө ийм шийдвэр гаргасан байж болцсохгүй талаар эдийн засгчид болоод улс төрчид ярьж байгаа юм а.